Сайн байцгаана уу? iOS 17.0-ны апдейт гарлаа. За энэхүү апдейт нь гарахтаа бол одоо маш хурдан бол гарлаа. Доор иж 7 ч онсонгууд 7 хоногийн дутагшаа хугацаанд бол гарсан нь бол үнэхээр онцлогтой байлаа. За тэгээд iOS 17-ны апдейт гарсантай яг зэрэгцээд яг ижил хугацаанд iOS 17.02 апдейт бол гарсан. Яг одоо миний зэрэг тавих бичлэгэн дээр бол одоо та нар iOS 17.02 юуны тухай гэдгийг бол мэдэх боломжтой. За тэгээд ямар ч байсан iOS 17.01-ийн үед одоо 17.0 суусан 3 дахь iPhone SE дээр апдейтных нь хэмжээ 310.3 мегабайтаар бол гарсан байна. Одоо бүх iPhone дээр өөр хэмжээтэйгээр бол апдейт хэмжээ ирнэ. Миний гар утсны хувьд ийм хэмжээтэй бол ирсэн байна. За тэгээд үүлийн системийн хувьд болохоор 17.01-ийн хувьд 21A 340-ээр гарсан байна. Апдейт хийхээ өмнө гар утсан дээрх одоо сул зайн 49.28 МБ байсан бол апдейт хийсний дараа сул зайн 48.36 МБ болсон байна. Энэхүү бол одоо зүйлээс анзаархад үйлдвэрлэлийн системийнх нь код нь өмнөхөөсөө одоо 920 МБ файл илүү бол эзэлж ийн гэсэн үг. За яг нэг хийсэн скриншотны одоо хэмжээг бол мэдээж хэрэг хасч бодож болно. Мэдээж хэрэг энэхүү апдейт нь 2 зэгтэй апдейт учраас одоо нүдэнд мэдгэдэггүй зүйл өөрчлөлт байхгүй. Кодны сайжруулалт болон одоо мэдээллийн аюулгүй байдлын одоо зүйлс бол орж ирсэн гэсэн үг. За тэгээд Apple-ийн сайт руу орох юм бол та нар одоо энэхүү 17.01-ийн үед юутай холбоотой зүйл орж ирснийг бол мэдэх боломжтой. За тэгээд мэдээж хэрэг security update буюу мэдээллийн аюулгүй байдлын контент сайжруулалт бол орсон. За тэгээд нэмэлтээр одоо яг тайлбар хэсгэн дээр болохоор kernel буюу одоо үйлдвэрлэлийн системийн одоо аппликейшнаар ажилтдаг хамгийн чухал хэсэг дээр одоо энэ iPhone-ууд дээр ингэж орж ирсэн гэдгийг бол одоо дэлгэрэнгүүд дурдсан байна. Тэрний дараагийн хэсэг бол security хэсэг дээр бүр одоо тусгаалж болсон гэж орж ирснийг бол хэлж байна. За тэгээд хамгийн сүүлд нь дурдсан зүйл нь юу байсан бэ гэхээр WebKit буюу одоо яг Safari одоо яг App Store, iTunes Store гэх мэт аппликейшнуудын ард ажилтдаг хэсэг дээр бас ингээд сайжруулалт нь бол орсон гэж хэлсэн байна. Өмнөх iOS 17.0-ийн бичлэгэн дээр бүрэн дурдж замжаагүй хоёр зүйлийг бол би үлдээсэн байлээ. За эхнийх нь дурдах зүйл нь яг юу вэ гэхээр одоо яг Update Now гэдэг одоо хэсгүүд дээр яг интернэтэд тохиргоотой үед бол харагдана. Харин интернет сүлжээгүй үед хэрвээ болчих юм бол одоо ингээд татах боломжгүй нэ гэдэг доороо юм анхааруулгын тэмдэгтээ дата олон эсвэл Wi-Fi хасааж иж татна шүү гэдэг бол юм анхааруулгын менютэй гэдэг би бол хараахан дурдж замжаагүйс ямар ч байсан ингэж бол харагддаг. Энэ бол надад бол бас нэг бодлын бас гоё харагдаж байгаа. Дараагийн дурд хоёр дахь зүйл нь болохоор live зурагтай холбоотой. За live байгаа үед мэдээж хэрэг одоо яг тэр тухайн яг одоо icon-тайгаа бол ингэж харагдаж байгаа. За тэр live-ыг нь солиод loop болгох юм бол одоо loop буюу одоо тэр ерөнхий icon бас дагаж гайгуугаа өөрчлөж байгаа бол та нар бол анзаарна. За дараагийн loop-ээс нь өөр болгоод bounce болгох юм бол мөн адил одоо ингэж бол харагдаж байгаа. За анимашн хүртэл одоо дагаж мэдээж хэрэг өөрчлөлт нь нэмэлтээр одоо гарч ирж байгаа энэхүү icon-ууд нь дагаж бол өөрчлөгдөж болсон байгаа. За дараагийнх нь long exposure гэдэг дээр өөрчлөх юм бол одоо бол яг одоо icon-тайгаа зэрэг ингэж өөрчлөгдөж байгаа. За хамгийн сүүлийн сонголт болох live off гэх юм бол одоо ингэж бол харагддаг болсон байх нэ. За тэгээд iOS-ийн ерөнхий үйл ажиллагааг ингээд ярих юм бол 17-гийн хувьд сүлжээний хувьд бол асуудалтай болсон байгаа. Яг миний хувьд одоо асуудал яг юу байна вэ гэхээр одоо тухайн яг SIM карт ашиглаад дуудлага хийгээд явж байхад одоо ойролцоогоор 10 минут дөхөх тул шууд микрофон бол хаагдаад нөгөө хүнтэйг бол ингээ ярьж болохгүй ингээ болж байгаа тийм бол асуудал байгаа. Тэрнээс гадна сүлжээ муу орж ийна гэсэн бас айгүй олон репортууд бол ингээ явж байгаа юм байлээ. Тэгээ дараагийн iOS 17.03 за тэгээ 17.04 байхыг үүсэхгүй. За тэгээ цаашлаад 17.1-ээс бол iOS 17-гийн ихэнх одоо суур үйл ажиллагаанууд бол одоо сайжирч явах хэвээр. iOS 17-ны апдейт руу яг хийсэн хүмүүс байвал та нар комент хэсгээр та нар гар утсны ажиллагааны үед ямар асуудал байна, одоо ямар сайн байна. За тэрнээс гадна батарейны хувьд хэр байна гэдгийг одоо бусдтайгаа бол хуваалцаарай. Бүх үйлдвэрлэлийн системээр бенчмарк оноог нь бол яриа явж байгаа. За яг CPU хэсгийн хувьд single core score нь 2300 оноо. За тэгээд multi core score хувьд 5611 оноо л авсан. Харин GPU хэсгийн хувьд болохоор яг 17851 оноо авсан. Эндгээр бүх үзүүлэлтүүд нь болохоор яг батарей өндөр үед 3 удаа явуулаад одоо яг авсан оноог нь бол та нарт танилцуулж бол хэлж байгаа 3 дахь үеийн iPhone SE утсан дээр. Дараагийн iOS 17.03 болон одоо iOS 17.01-ийн developer beta нэг бол хараахан бол өнөөдрийн хугацаанд бол гараагүй байна. Гэхдээ ойролцоогоор 2-7 хоног дотроо iOS 17.03-ч тэр одоо iOS 17.01-ийн одоо developer beta нэг нь бол аль нь бол гарна гэж одоо ойлгож болно. Намайг үздэг хүмүүстээ зориулж Discord сервер бол нээсэн. Тэгснээрээ та нар хоорондоо юм бичих боломжтой болсон байгаа. Тэгээ би биентэйгээ гоё нээлттэй бол харилцаж байгаарай. Тэгээ Discord маань нэгдэхийг хүсвэл description хэсэг дээр линкийг нь тавьсан байгаа. YouTube сувг маань membershipтэй болсон. Тиймээс намайг үзэж дэмждэг хүмүүс өөрсдийн сонголтоор member болж намайг дэмжих боломжтой болсон байгаа. Тэдийн зөв юм уу буруу юм уу гэж асууж байгаа.
За iOS 17.0 руу хэдийнэ апдейт хийцэн утаснуудын хувьд яг аль гар утас 17.0-ыг болгох нь зөв бэ гэдэг одоо хэсэг дээр ярих юм бол iPhone 10R, iPhone 11, iPhone 13 байгаа. За хараахан iOS 17.0 болгоогүй iOS 16 дээрээ үлдсэн утасны хувьд тэр зөвлөгөөгөө хэлэх юм бол яг одоо 17.0 бичлэгтэй би бол яг адилхан бол хэлнэ. Яг батарей хэлт ер нь яг багасаагүй iPhone 14-ийн загварууд, iPhone 15-ийн загварууд айлтгүй iOS 17.0-ыг бол болгох хэрэгтэй. Ягаад вэ гэхээр одоо iOS 17 бүрэн одоо хамгийн сайн батарейны хувилбар дээр очиагаа байгаа. Тэрэн дээр очихын тулд маш олон апдейт гарна. Тийм учраас одоо ажиллагааны хувьд одоо жижиг сажиг зүйл нэмэгдэж гарч байгаа учраас 17.0-ыг болон iOS 17.02-ыг бол суулгаад явах нь бол зөвөө. Харин iPhone 13-ийн загваруудын хувьд бол бас яг дундчтай орон зай тэрнээс доошх бүх iPhone-ууд яг одоогийн байдлаар яг хэвээрээ буюу iOS 17 руу апдейт хийгээд хэрэггүй шүү гэдэг зөвлөгөөнд бол багтж байгаа.